Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкаст Upcast нэрээр ребрендинг хийгээд 2 дахь дугаараа та бүгдэд хүргэж байна. Бид та бүгдэд санхүүгийн боловсрол, ирчүүд, гадаадад суралцах талаар зөвлөгөө, эрүүл мэнд зэрэг одоо 5 үндсэн чиглэлээр зочинтой ярилцаж танд хэрэгтэй мэдээллийг хуваалцах ийм формат руу орсон байгааг дуулах таатай байна. За өнөөдөр би та бүгдэд маш сонирхолтой зочныг урьж оролцуулахад бэлэн болоод байна. Өнөөдөр инх чулуун бит хоёр бүгд найрамдах Солонгос улс болон Америкийн нэгдсэн улсад хуулийн чиглэлээр бакалавр болоод магистрийн зэрэгээ хамгаалаад одоо хоорондоо хамжилттай ажиллаж байгаа урангоогоо ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргье. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Та хоёртаас энэ өдрийн мэндийг хүргэе. За хамгийн түрүүнд манай энэ одоо подкастын гол зорилго бол сүүлд хийгдсэн судалгаагаар ер нь залуучууд юу хүсэж байна, ямар мөрөөдөлтэй байна вэ, юу руу илүү зорж байна гэдэг ийм судалгаанаас үзэхэд нийт одоо 17-оос 25 насны залуучуудын судалгаанд оролцсон залуучуудын 95% нь бол гадаадад сурч боловсрох хүсэлтэй. За 90% нь бол стартап бизнес эрхлэх хүсэлтэй байд юм байна. Тэгэхээр одоо гадаадад сурах маш их хүсэл эрмэлзэлтэй байгаа энэ олон залуучуудаа яг энэ замаар яваад сургуулийг нь сураад одоо монголчууд ярьдагтэй номын уншаад ногоотой шилийн нийтэд ирсэн хүмүүсээс одоо зөвлөгөө мэдээлэл сонсох ийм одоо зорилготойгоор таныг урьж бид энэ одоо чиглэлийн дугааруудыг хийд юм аа. Тэгэхээр бид хоёрын асуулт бол одоо дандаа энэ чиглэлээр гадаадад сурахыг хүсэж байгаа хүмүүсийн өмнө тулгамддаг нийтлэг ийм одоо асуултуудыг явах юм байна. За тэгээд одоо таны ингээ намтраас үзэхэд бид хэдүүлээ бол энэ подкастыг 2 чиглэлээр ярина. Нэгдүгээрт нь бол бүгд найрамдах Солонгос улсад одоо суралцахад юун дээр анхаарах уу, ямар байдг вэ? Хоёр дахь нь бол Америкийн нэгдсэн улсад сурахад ямар байдаг вэ? Тийм 2 үнцэсэгтэй байна. За Солонгосоос эхлэе гэж бодож байна. За ер нь гадаадад сурсан хүмүүсээс одоо асуудаг нийтлэг хамгийн ихний асуулт бол хэл яаж сурсан бэ гэдэг асуулт байна. Одоо манай хатчин дөрөн огт хэлгүй, хэлээ сурдггүй хэрнээ гадаадад сурах сонирхолтой хүмүүс шүү дээ. Тэгэхээр хэлээ яаж сурсан? За Солонгос хэлний тухайд гэдэг юм бол миний хувьд сүүлийн их сургуульд элсэн суралцахаас өмнө тухайн сүүлийн их сургуулийн хэлний бэлтгэл анх элсэж ороод суралцж байсан гэсэн үг. Тэгээд ихэвчлэн манай Монгол оюутан залуусууд тухайн сургуулийнхаа нөгөө хэлний курсэд хэл сурах тохиолдол маш байдаг л да. Тэгээд тухайн үедээ болохоор хэлний сургууль одоо би бол нэг 20 орчим бараг 20 орчим жилийн өмнө Солонгос руу бакалаврын зэргийн хамгаалахаар явж исэн гэсэн үг л дээ. Тэгээд тухайн үед гэх юм бол Монгол улсдаа яг тухайн орны хэлийг сайн суралцаад явах болцоо бас одоо үеийг бодвол харьцангуй бага байсан. Тэгээд нөө интернет орчин тийм ээ тэр бас илүү хүрэлцээ талаас ач тэр одоо бид нар өнөөдрийн шиг ийм хангалттай хэмжээнд ашиглаж чаддаггүй байсан. Тийм учраас миний хувьд гэх юм бол Солонгост очиод Солонгос хэлийг суралцж байсан байгаа. Одоо ийм шүү дээ тий. Өдөр тутамдаа бол одоо Солонгосын влогрууд Монголд ирээл хийж байгаа влогуудыг харахад одоо манай монголчууд драма үзээр байгаа ч юм уу бүгдээрээ ингээд тодорхой хэмжээний солонгос хэлтэй болцгоцсон байгаад нь шүү дээ. Та бол одоо тухайн орчинд нь очиж сурна гэхээр бараг л А Б-г үл очисон гэсэн үг шүү дээ. Ер нь хамгийн хүндрэлтэй хэсэг нь юу вэ? Ер нь хэр хугацаа аав? Тэгээд ер нь одоо энэ хэлийг амжилттай сурахад ер нь одоо таны одоо өөрөө олж нээсэн хамгийн одоо шилдэг арга чи юу вэ? Миний хувьд гэх юм бол хамгийн одоо сүүлийн асуултаас эхлэвэл чухал зүйл нь болохоор тухайн одоо суралцж байгаа улсынхаа иргэд буюу одоо Солонгос найзтай бол хамгийн одоо чухал юм байна гэдгийг би өөрөө мэдэрсэн. Яагаад вэ гэхээр би сүүлийн сургуульд анх хуулийн сургууль элсэж орж байхад болохоор Монгол оюутан бол байгаагүй. Тийм учраас нөгөө Монгол оюутантай одоо найзлаад их цагийг өнгөрөх хугацаа угаасаа боломж хомос байсан гэж хэлж болно. Тэр ч утгаараа дандаа нөгөө Солонгос ангийнхаа тухайн жил элсэж орсон хүүхдүүдтэй маш их нөхөрлөдөг байсан. Тэр маань ч гэсэн надад энэ миний одоо юу гэжиндээ цаашдаа амжилтаа суралцаж төгсөх тэгээ цаашлаад хэл сурахад маш их төлхөө одоо давуу тал болсон гэж
хэлж болохоор байна. Бэрхшээлтэй зүйл гэдэг юм бол Солонгос улсын өөр хүний онцлог нь болохоор ялангуяа хуулийн сургууль болохоор хөвчлэн ном одоо гарын авахд ханзаар бичигдсэн гэдэг. Ханз гэдэг нь болохоор нөгөө би болон Солонгос хэл сураад хангал буюу одоо Солонгос нөгөө алфавит цагаан толгой сурчаад байгаа шүү дээ тийм ээ. Тэнгүүд яг хуулийн сургууль хэлсэд орсон чинь айгүй ханз номтой. Юусе хараад ойлгох юм аргагүй. Тийм бэрхшээлүүд бол маш их байдаг. Тэгэхээр нөгөө би чинь түүнээс гадна ханз сурах хэрэгтэй юм уу? Одоо энэ ханзаа сурж иж би цаашаа суралцах хэрэгтэй юм уу гэдэг тийм айгүй том одоо бэрхшээлтэй болж ирсэн. Англи хэл сураад очсон чинь латинаар бүх хуулийн ном нэсэн гэдэг шиг л юм дээ. За ер нь та одоо сурсан сургуулийнхаа тухай яагаад ч Сөүлийн үндэсний сургууль гэдэг чи одоо бидний нөгөө яриад одоо Солонгос кинонууд дээр гараад байдаг Сөүлийн үндэсний сургуульд сурдаг энэ төр гингүүтэл одоо хүмүүс чинь паа бол одоо бараг л автобусанд метронд суудал тавьж өгдөг шахуул юм гээл ийм үлгэр дом шиг яриад. Тэр сургууль ер нь мөн үү? Ер нь ямар одоо ранктай ямар сургууль байсан бэ? Яаж энэ сургуульд тэнцсэн бэ? Сөүлийн сургууль болохоор яг нөгөө таны ярьж байгаа тэр сургууль бол мөн. Дэлхийд одоо заримдаа нэг хаяг анзаархаар 30 орчим явж байгаа шиг нөгөө иргэрэг гэсэн үг сургуулийнхаа. Тэгээд одоо тухайн үед намайг яг элсэн суралцж байгаа болохоор Монгол оюутнуудын харьцангуй бага байсан. Бид нар хоорондоо дөрөж бие биенээ таньдаг хэмжээнд одоо бол маш олон мундаг залуусаа Сөүлийн сургууль элсэн суралцж байгаа. Зөвхөн Сөүлийн сургууль гэлтгүй Монголд одоо Солонгосын мундаг сургууль амжилттай элсэн суралцж байгаа. Тэгээд яг дөнгөж саяны хэлсэнчлэн Сөүлийн сургуулийн хуулийн сургууль элсэд ороход маш гоё байсан. Солонгосчууд өөрсдөө хичээж тухайн сургуульд тэнцдэг. Тийм прокурорын сардаг сургууль тий одоо кинон дээр бол маш надад бол гоё мэдрэмж төржсэн. Тэгээд нөгөө сургуулийнхаа хүртгийг өмсдөг, бомбер өмсдөг шиг тийм ерөнхийдөө оюутнууд кампус дотор гадуур өмсөд явахад хүн болгоо ингээ анзаараад байгаа юм шиг мэдрэмж аягүй төрдөг гэсэн. Хүн болгоо ингээ анзаараад одоо ахиунаас нэг чинь хоорондоо жижиг гэлтэй. Тэгээд миний талаар ярьж байгаа тийм зүйлүүд байдаг гэсэн. Яг тийм л их нэр хүндтэй сургуулиуд Солонгосын нийгэмд ялангуяа одоо Сөүлийн сургууль ялангуяа нийгмийн салбарт бол хуулийн сургууль бол Солонгосын нийгмийн тэр чигээр бүхэлдээ бас хамж явдаг хэсгийн нэг гэж хэлж болно. Ер нь одоо бүгдээрээ Солонгос улсад бидний ойлголтоор бол энэ эсэлтийн ерхий шалгалт те тэр бол асар ийм өрсөлдөөнтэй болдог. Тэрний төлөө эцэг эхчүүд гэр бүлэрээ хүүхдүүд айгүй нь шахдаг ч юм уу тий өрсөлдөөн аюу өндөр болдог. Ер нь яагаад энэ сургуулийг сонгов? Тэгээд энэ сургуульд очих зам чинь ер нь яаж одоо нээгдсэн байдаг вэ? Яг гоо миний яг эхний зорилго болохоор би бол Америк явах хүсэлтэй юм байсан л да. Америкт очиж суралцах хүсэлтэй. Тэгээд тухайн үеийн нөхцөл боломж юусоо яг үүндээ Америк явах болцоог байсан. Мэдээж нөгөө санхүүгийн асуудал мэдээж байгаа. Хоёрдугаарт нөгөө би доороо нэг эрэгтэй дүү те тэгээд нөгөө айлын том охин тэгээд нөгөө ээж авч гэсэн одоо хол Америк руу бол явуулах дэмжих одоо боломжгүй гэдэг те байр суурьтай байдаг гэсэн. Тэгээд тухайн компанид очиод одоо яг үүндээ надад хамгийн тохирсон гэж хэлэх юм уу да. Миний тухайн нөхцөл байдал хамгийн их тохирч ирсэн Солонгос байсан. Тэр дундаа тэгээд нөгөө тухайн компани маань одоо хамгийн Солонгосын мундаг сургуульд элсэж ормоор байна гэсэн чинь Сөүлийн сургуульч гэдэг л элсэж орж болох юм гэж нэг материалыг бүрдүүлээд явуулаад үзье. Хэлийг хүрсэн шүү дээ. Тэгтээ дагаа шүү биш. Хэлийг хүрсэн чинь материалыг явуулаад үзье. Тэгээд хэрвээ тэнцчих юм бол тийч явах гац чинь ингээд нэгдэж байгаа гэдэг тухай тэгжсэн л та. Хэлний курс ч одоо 1 жил сурах юм. Тийм. 1 жил. Тэгэхээр 0 цэгээс Сөүлийн сургуулийн одоо хэлний шаардлага хангах хүртэлх ийм хэлний мэдлэгтэй болоход бол 1 жил хангалттай байсан уу? Одоо яг нөгөө сургуулийн шалгуур болохоор одоо нэг 6 левел байдаг. Тэрний нэг 4-өөс дээш левелийг 4-р шатнаас дээшээ байх юм бол одоо үндсэн анги буюу бакалаврын эсвэл магистрийн сургуульд элсэх одоо боломжийг хангаж байгаа. Тэгэхээр шалгуур эхний шалгуурыг хангаж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө одоо миний яг хувьд мэдэрсэн зүйл гэдэг юм бол одоо хэлийг би хэлний курс сурсан гэж сурах одоо ихшил тавигдсан юм боловч хэлний курс сурсан гэхэд бол арай очиж дутагдaltaй. Яагаад вэ гэхээр нөгөө яг их сургуульд ороод ирсэн чинь нөгөө миний хэлхийг курс үзээдсэн хэлнээс өөр чиг юм шиг санагдаад
ойлгохгүй ингээл бас тэр дотор чинь толгой явах зүйл маш их болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хичнээн хэлний курс нэг жил сурсан ч гэсэн яг их сургуульд ороход бол хангалттай хэмжээний мэдлэг гэж хэлэх хэрэггүй санагдсан надад. За ингээд одоо хэдүүлээ чи нөгөө таны түүхээс гадна одоо яг ингээд таны замаар явахыг хүсэж байгаа хүн байвал зөвлөгөө явж байгаа учраас та бол Сөүлийн үндэсний их сургуулийн хуулийн өдрийн ангийг төгссөн тий хуулийн өдрийн ангийг 1 жил юугаа хийгээд хэлний курстээс 4 жил сураад төгссөн. Яг одоо ингээд Сөүлийн их сургуульд очиод ингэж сурах гэвэл энэ боломжтой юу? Энэ боломжтой бүх хүнд нээлттэй. Ялангуяа одоо манай Монгол оюутан залуус маш их суралцж байгаа Солонгос руу. Би тэрийг гэсэн айгүйх одоо сайхнаар хүлээж авдаг. Надад гоё санагддаг. Манай залуусууд бүгд мундаг болоод ирж байгаа юм шиг надад мэдэрдэг. Тэгээд одоо бол боломжтой. Бүгд хэлний курсээрээ дамжаад ихтэй сургуультай илсээд ороод цаашаа суралцах боломжтой. Нэг сул тал нэгээд сул тал ч юм уу да нэг бас анхаарч үзүүштэй зүйл нь болохоор одоо нөгөө нэг бас эх орондоо хэлээ суралцаад шууд их сургуультай илсэх боломж маш өргөн болсон. Тэгэхээр нөгөө мөнгө санхүү талаасаа бодсон ч тэр жилийн эмнэлэг талаасаа хугацаа эмнэлэг талаасаа бодсон ч тэр эх орондоо хэлээ сураад тэгээд илсэж ороод их сургуультай гэсэн үг шүү дээ. Үндсэн ангида илсэж ороод сурах илүү надад бол одоогийн яг энэ нөхцөлд бол хамгийн зөв шийдвэр юм болов гэж би бодож байна. Сөүлийн сургуулийн тухай тэгээд гэх юм бол би 2006 онд хуулийн сургуульд илсээд одоо 1-р курст орж ирсэн 2006 онд. Тэгээд 2008 онд Солонгосын Сөүлийн сургууль Law School гэдэг Америкийн нөгөө хуулийн сургуулийн тэр системийг нь өөрсдөө бүрэн оруулаад ирсэн. Тэр нь өөрөө ямар ялгааг энээр гаргаад ирж байна гэхээр Сөүлийн сургууль болон Сөүлийн сургууль төдийгүй одоо Солонгосын нэр хүндтэй албатай сургуулиуд бакалавр хэлэлцээ авах болсон. Хуулийн анги зөвхөн тэнгуү зөвхөн нөгөө нэг Law School-ийн програмаар буюу тэр нь одоо үндсэн үндэ юу гэсэн үг вэ гэдэг өөр ямар ч мэдлэгээр суралцж болно. 4 жилийн хугацаанд та одоо гэдэг чинь англи хэлний мэргэжил уран зохиол тий суралцаад түүнийхээ дараагаар хуулийн сургууль элсэх боломж нь нэгдэж болсон. Нэгсэндээ бакалавраар суралцах боломж нь болсон. Сонирхолтой юм. Тэгэхээр одоо Солонгост топ төвчний сургууль өдрийн ангийн хуулийн одоо шууд 10 жилээ төгсөөд 12 дугаар ангиад төгсөөд шууд очиж сурах юм бол тийм анги байхгүй байгаад байгаа. Заавал ямар нэгэн дээд боловсрол өмнө нь та эзэмссэн. Ингээд таны 2 дахь мэргэжил нь хуулийн боловсрол байхаар одоо юм байна. Тэгэхээр энэ бол бас одоо манай энэ подкаст үзэж байгаа хүмүүсийн хамгийн анхаарахтай. Одоо би яг одоо ингээд Солонгост хуулийн сургуульд сурья гэж бодож байгаа 10 дугаар ангийн хүүхэд байвал энэ бол та зөвхөн үндсэн нэг мэргэжил эзэмссэний дараа л боломжтой. Ийм одоо өөрчлөлт бол энэ ч бүр аль 2008 оноос хойш том өөрчлөлт юм шүү дээ. За ингээд ийм болсон юм байна. За ер нь одоо Солонгост сурахад Солонгост сурангаа одоо ажиллаж амьдрахад ямархуу одоо зүйлүүдээр анхаарах хэрэгтэй байдаг. Солонгост болохоор маш их зүйлийг сурах боломжтой улс. Тэгээд анхаарах зүйл гэдэг юм бол ерөөсөө цагийн менежментийн болов гэж надад бодогдсон. Манай сургууль гэдэг нь маш хичээлтэй байсан. Одоо бакалавра төгсөхийн тулд 140 кредит цуглуулах шаардлагатай байсан. Сургуулийн хичээлэгтэй. Тийм хичээлэгтэй. Тэгээд одоо чөлөөт цаг ер нь гарах баг боломжгүй шахах байсан. Тэгээд нөгөө ялангуяа гадаад оюутнуудын хувьд нөгөө Солонгос хүмүүсээс илүү хичээх шаардлага үүснэ гэж бодсон. Тэр утгаараа амралтын өдрөө ч гэсэн зөв төлөвлөх, тий зөв зүйлд цаг хугацаагаа зарцуулах шаардлага бол зайлшгүй байт юм байна гэж мэдэрсэн. За ингээд оюутан болцсон, элсцэн. Хэл дэжүү болчлоо, тий. Тэнгүүт яг ингээд өдөр тутмын оюутны амьдрал сая бас таны ярианд гарч ер нь илүү хичээх шаардлага гарч ирдэг гэдэг. Ер нь яг энэ оюутны амьдралын өрсөлдөөн, багш нарын хандлага, тэгээ гадаад оюутнуудад бас шаардлага өндөр байна уу, ондоо хандах хандлагын хувьд өөр байна. Яг энэ оюутны амьдрал ер нь хэр өнгөрдөг вэ Солонгост? Солонгос бол угаасаа нийгэм нь одоо маш өрсөлдөөнтэй нийгэм, маш олон сая хүн амтай, 55 6 сая хүн амтай. Тийм учраас хоорондоо өрсөлдөөн маш их л дээ. Тийм учраас одоо
тэр одоо хичээж байгаа хүүхдүүдийг хараад өөрөө ирэхгүй одоо хичээхээс өөр аргагүй байдаг. Ялангуяа сүүлийн сургуулийн тухайд хэлэх юм бол одоо би ямар нэгэн юм чи иргэний эрх зүйч юм тухайн хичээлийг сонгоод авлаа гэж бодоход тэр хичээлийг 50 хүн сонгоод сонсч илээ гэж бодъё л доо. Тэгвэл нөгөө харьцуулсан хэлбэрээр дүн гаргадаг. Одоо нэгэсэндээ 10% нь A, 10% нь B, тэгээд 10% нь C, үлдсэн нь C-ээс доош ч гэдэг юм уу. Тийм хэлбэрээр дүн гаргадаг. Тэр нь өөрөө нөгөө улам их өстөөний бий болгодог. Тэгээд би ч одоо тэгээд нөгөө тэр доотлын юунд нь орчих гээд штэ ингээд хичнээн хичээсэн ч гэсэн яг нөгөө хамгийн мундаг шилдэг хүүхдүүд элсэж ороод хооронд нь өрсөлдөлж хэр чинь бид нар ч маш мундаг байгаа юм л ба. Тэгэнгүүт нөгөө би ч одоо ингээд нэг сими авчгаад байна одоо тийм эрсдэл маш өндөр тэгэхээр одоо их хичээх шаардлага байсан. Ялангуяа дүн дээр бол за багш нарын тухайд гэх юм бол харьцангуй одоо 20 жилийн өмнө учраас Монголын талаар бүгд нэг юм хаанаас ч юмдээ багш нарт үдэг оюутнууд хаанаас ч юмдээ түүхийн хичээл дээр нэг Чингис хааны талаар ч сурсан. Хаанаас Чингис хааныг бол мэддэг шүү. Тийм. Хаанаас ч юм бэ нэг морь унаад ингээд явж идэг гэдэг юм тал дээр ингээд морь унаад авчиж идэг гэдэг ойлголттой. Тэгэхээр ямар ч үс нэг тийм сонирхож их хүлээж авдаг. Ялангуяа оюутны одоо миний яг хувийн туршлагаас харах юм бол оюутны ажил манад маш их сайн хандж байсан. Хичээлийн нөгөө гүйцэтгэж ч гэсэн маш их хувь нэмэртэй байсан. Багш нар гэдэг юм бол бас нэг юм юу гэдэг чинь нэг байн багш нартайгаа холбогдоод байн багш нартайгаа уулзаад байх тийм боломж жоохон хомсолтой. Цаг аваа гээл цаг төлөвлөнө гээл аюу олон ажиллагаатай. Гэхдээ ерөнхийдөө дэжгүй багш нар ч гэсэн харьцангуй нөгөө бид нар ч солонгосчуудтай нүүр царай төрхийн хэмжиж гэсэн ижил төстэй тий. Тэгэхээр тэр утгаараа ч тэр ерөнхийдөө нэг тийм дэмжих хандлагатай ерөнхийдөө тийм мэдрэмж төрж байна. Одоо ингээд подкаст үзэж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн их сонирхож байгаа эцэг эхчүүд ч ялгаагүй хүүхдүүд ч ялгаагүй сонирхож байгаа юм бол энэ тэтгэлгийн боломжууд тий. За хэдэн төрөлийнх байна тий. Засгийн газар их гэж байна, сургууль их гэж байна, элчингүүд байгаа мó, тэр нь тустай юм эсвэл засгийн газарт орох юм уу гэдэг. Ер нь одоо Солонгосын тэтгэлгээр сурах боломж нь одоо хэр өндөр вэ? Бусад орнтой харьцуулахад яг юугаараа ялгаатай байна? Тэгэхээр яг надад хувьд төрсэн мэдрэмж юм бол Солонгос бол сурч маш олон боломж байгаа хэлгээд. За мэдээж нөгөө дөнгөж сая таньд урьдсан засгийн газрын тэтгэлэг байна. Бас нэг илгүү сан гэдэг нэг тийм сан байгаа. Түүгээр дамжуулж бас маш их хүмүүс Солонгос суралцдаг. Манай одоо төгссөн мундаг залуус зөндөө байгаа. Тэр тэтгэлгийн тухайд гэх юм бол миний мэдхийн боловсролын Монголын боловсролын яамны сайт дээр тогтмол мэдээлэл нь орж идэг. Тэгээд тэр яг Монголоос гэдэг юм бол засгийн газрын тэтгэлэг тэр нэг сан тийм ээ. Тийм одоо 90 сангийн тэтгэлэг ч юм уу тэтгэлгүүд байж болохоор яг Солонгост очиод тэгвэл тэтгэлгийн боломж ямар боломж үүдгээ гэхээр одоо бакалаврын түвшний сургалтанд бол тэтгэлэг харьцангуй бага олдох боломж нь өөрөө. Яагаад вэ гэхээр энэ чинь нөгөө нэг анхан шатны одоо нэгсэндээ бакалаврын түвшний хүчнээс тэр ч утгаараа харьцангуй бага. Харин магистр докторийн түвшинд болохоор сургуулиасаа өөрөө тэтгэлэг авах боломжийг гадаадын одоо Солонгосын том корпорацийн нэрмжит тэтгэлэг маш их байдаг. Тэгэхээр энэ нь болохоор маш олон хүнд бас боломж олгодог гэж би үздэг. Манай сүүлийн сургуулийн тухайд гэх юм бол одоо бас дүнгээс хамаарсан тодорхой хэмжээний тэтгэлэг урамшуул олгодог. Тухайн одоо жилдээ амжилтаа суралцсан, тухайн үйлдэлтэй амжилтаа өндөр одоо оноо авсан хүүхдүүдтэй тодорхой хэмжээний төлбөрийн хөнгөлөлт болов зөвлөдөг байгаа. Тэгэхээр миний одоо нийтлэг ажилласан зүйл юу гэхээр манай Монгол оюутнуудын тухайд одоо нөгөө том сургууль илүү өндөр үнэтэй харин харьцангуй юу гэж юм бэ орон нутгийн сургууль илүү хямд үнэтэй гэсэн өрөөсгөл ойлголт байдаг юм шиг санагдсан надад. Эсвэргээрээ том сургууль миний бодлоор хамгийн бүх одоо цаашлаад ажил мэргэжил тэтгэлэг бүх болцоо том сургууль илүү нээж өгдөг юм шиг надад санагдсан. Яг л энэ том сургууль маш хэмжээний төгсөгчтэй нөгөө хоригдлуулсан тэр хандив цугларч байдаг. Тэр ч утгаараа илүү их тэтгэлэг олдох боломж нь өөрөө өндөр байдаг. Тэгэнгүүтээ Солонгосын тухайд бол ерөнхийдөө бусад аль ч тустай харьцуулбал төлбөрийн боломж нь төлбөрийн харьцангуй боломж одоо намайг суралцахад сүүлийн сургуулийн 2006 онд одоо жишээ сүүлийн сургуулийн хуулийн сургуулийн 1 жилийн төлбөр нь 7 сая вон байсан. 7 сая вон орчим байсан дунджаар. Тэгэхээр энэ чинь өөрөө бусад сургуультай бусад орнтой харьцуулбал харьцангуй боломжийн үн гэсэн үг л дээ. За ингээд хоёр дахь сургууль Америк нэгдсэн улс. Америк явсан болохоор Америк
сүүлийн сургуульд хичээл сонсоод суралцж байхад профессорууд нь гэлэхээр дандаа англи Америкт төгссөн. Нөгөө л бидний мэддэг Yale, Harvard одоо тийм Oxford юу гэдэг дэлхийн шилдэг өндөр сургуулийг төгссөн хүмүүсүүд хичээл заадаг байсан. Тэгэл ялангуяа Герман Мюнхен төгссөн хүмүүс байдаг. Тэгэхээр би ямар гоё юм бэ ингээл Америкт бас ингээл тэр нөгөө профессорууд хараад ингээд хүндэтгэх мэдрэмж төрж байгаа юм байна. Тэндээс эхлээд Америкийн одоо нөгөө юу Америк явах ёстой мэн сэтгэл зүйн анхны одоо шийдвэр гарч байна тийм. Ханд тавигдсан шийдвэр гараад. Тэгээд боломж олдоогүй ер нь бол талын одоо мөнгө цааснаас эхлүүлээл цаашаа үргэлжлэн сурах ямар ч бэлтгэл хангалттай англи хэлч гэсэн хангалттай биш. Тэгээд ерөнхийдөө тэр профессорудаас энэ Америкт сургууль яасан гоё юм бэ гэх. Түүний дараа Монгол ирээд үндэсний хэлтийн зөвлөлд ажиллаж байхдаа ч гэсэн анх авахтаа сэтгэл зүй болохоор сүүлийн сургуулийг төгсөөд ирсэн. Тэгээд нөгөө аюу бардам одоо хатагийн ярихтай гэдэг мэдээж тийм юу байгаа. Одоо буруу зүйл гэсэн үг гэдэг нь буруу зүйл. Тэгээд яг тэр байгууллагт ороод эхний өдрөөсөө эхлээд би хинч биш мэ гэдгийг мэдэрсэн. Миний нөгөө амар мундаг сургууль төгсөөд ирсэн. Миний амар хэл сурцсан нөгөө тэг гэсэн би бүр яг үүндээ юугаач мэддэггүй юм биш дээ гэдгийг би яг тэр байгууллагт ороод анх ажилласан эхний өдрөөсөө мэдэрсэн. Тэгээд тухайн байгууллага хамт олонсоо маш их зүйлийг суралцаад цаашаа ажлын үр дүн төлөвлөлт болгож байсан. Тэгээд түүний дараагаар бас нэг 2-3 жил дараа ерөөхдөө за одоо би ингээд ажлын туршлага хөрвүүлсэн. Одоо би нэг Америкт нөгөө нэг бодоод идэг Америк руу явъя. Гэхдээ надад бол би тэтгэлгээл явахгүй бол надад ямар ч боломж байхгүй би өөрөө маш сайн мэдчихсэн юм. Тэгэхээр би ямар ч байсан сонин тэгээд сүүлийн сургууль чинь нөгөө Солонгос Сөүл хотод байдаг тийм ээ нийслэлтэй. Тийм боловч тэр би Америкт очиж нийслэл хотод суралцъя гэж бодож байсан. Washington DC тийм ээ. Тэгэхээр өөр нөгөө гоё хотод гэхээс илүү нийслэлтэнд тэгвэл ямар хамгийн мундаг юуны сургуулиуд гэж ихэд анх хамгийн хатуу суралц хийсэн чиглэл цагаараа. Тэгсэн чинь Georgetown-ыг сургууль, Georgetown-ыг сургууль гэсэн. Нөгөө өөрийнхөө чиглэлээр хамгийн сайн сургуулиудын нэг гэсэн нийслэлтэй байгаа. Тэгэхээр эхлээд Georgetown-ыг сургууль руу 2015 онд материалаа өгөөд би тэмцсэн. Тэгээд тухайн үед 2015 онд Georgetown-ыг сургуулийн төлбөр жишээ төлбөр 60,000 доллар байсан. 2 жил суралцах. Тийм нөхцөлтэй. Тэгээд нэг би болохоор битүүхэндээ юу гэж найдажсэн бэ гэдгийг би ч сүүлийн сургууль төгсч чинь дээрэс нь одоо Монгол Үндэсний хэлтийн зөвлөлд ажиллаж байгаа. Тэр миний дуртаас арай нэг өөр туршлага нь магадгүй нөгөө гадаадын том сургуулийн тэтгэлэг өгөх бас нэг шалтгаан болж магадгүй гэдэг надад итгэл найдвар байсан юм. Тэгэхээр би баг тэтгэлгийг авандаа гэдэг нэг тийм битүүх бодол байгаа. Тэгсэн чинь Georgetown тэмцэж чинь ямар ч тэтгэлэг өгөөгүй надад. Тэгээд тэр мөнгөийг ямар ч болцоо тухайд төрийн байгууллагын тэр албаачид цалин баг тэгээд тэр цалингаас ерөнхийдөө тэгсгээд дараагийн цалин л арай ч өгдөг тийм хэмжээнд ямар 60,000 доллар төлөх ямар ч болцоо байгаа. Тэгэхээр сургуулиудаас алдчихмааргүй санагдаад ерөөсөй болдоггүй. Сургуулиудаа имэйл бичиж би хойшлуулъя гэдэг имэйл бичсэн. Нэг жил хойшлуулъя. Одоохондоо ингээд энэ жил явах болцоогүй гэдэг би одоо ямар нэг шалтгаан хэлсэн санагдаж байна тийм. Тэгээд нэг жил хойшлуулсан. 2016 оноос яг үндэ миний нөгөө санхүүгийн байдал ерөөсөй дээшлээгүй. Би нөгөө төлбөр төлөх чадвартай хэмжээнд ерөөсөй очиагүй гэсэн. Зүгээр л ажиллаа яаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө за ер нь одоо ингээд план юм биш үү гэдэг тийм сэтгэл төрчд ийс. Тэгээд яг бас гэхдээ нөгөө боо юм болж илсэж орчоод бас ингээд хайчих гэхээр хайрын жимс санагдав. Тэгэхээр дахиад би энэ жил хойшлуулсан. 2017 онд тэнцснээс хойш хоёр дахь жил. Ингээд тэгээд за яг одоо нэг хойшлуулаад хэмждэг тийм болчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгсэн чинь 2015 онд 17,000 долларын тэтгэлэг надад Georgetown-ыг санал байна. Яг 17,360 илүү дээ. Нэг тийм тодорхой дүн байсан санагдав. 15 онд нь 17 онд. Сүүлийн тэгсэн чинь тэр үед болохоор надад ямар өдөрсөн бэ гэдэг. Явахгүй бол болохгүй юм байна. 4-ийн 1 те ер нь төлбөрийн 4-ийн 1. 4-ийн 1 ямар ч байсан төлөвчөж байгаа. Тэгээд үлдсний нь болохоор яаж төлөх үү гэдэг тухай үед судлаад сургууль руугаа имэйл бичиж байсан чинь нөгөө нэг дор биш ер нь бол Америк тийм боломжтой харьцангуй их байд юм билээ. Нэг дор төлөхгүйгээр хувааж төлж болдог. Хуваар гаргаад би одоо юу гэж ихэд очлоо 6,000 төлөе одоо 30 хоногийн дараа 6,000 төлөе гэдэг юм уу тийм ээ. Тийм их хуваар гаргаж төлөх болцоос байдаг юм билээ. Тэгээд тэр нь маш их
надад давуу тал болсон. Яг эхнийхэн би ямар нэгэн байдлаар олоод сурчих юм бол бас нөгөө Монгол нийслэлээр болж л хараа явж байсан юм очиод дараагийн мэдээлэлд хамрагдаад ч юм уу өөр байгууллагын мэдээлэлд хамрагдаад би бол сурчин гэдэг тийм надад итгэл өнөмшөлт төрөөд тухай тэгээд Америк 2017 онд бол явж исэн гэжтэй. 2015 онд Америкт очиод 17 онд ч Америкт ирсэн чинь шал өөр ертөнц нөгөө нэг солонгосын нөгөө ерөнхийдөө соёл нь өөрөө тэр чигээрээ шал өөр миний сурсан одоо арга барил шал өөр тэр чигээрээ маш их өөр байсан. За хоёр улсын одоо энэ амьдралын нийгмийн ялгааг ярихаас урьдчилан хоёулаа тэр тухайн сургуульд төсөлт гаргаж ирсэн 2015 оны тэр хэсгийг ярил л тээ. За нэгдүгээр та бол өөртөө аягүй ихтэй байсан байна. Ямар ч юм тэнцсэн байна. Тэгвэл энэ чинь бичүүгээр нь бүрдүүлэлт, эсээ бичт юм уу, өсөлт гаргад юм уу? Яг энэ процесс дээр яг юуг сайн хийсэн болоод эхний оролдлогоор тэнцвэ. Ер нь бол эхний оролдлогоор тэнцэнэ гэдэг бол бас сайн үзүүлэлт шүү дээ. Яг миний одоо хувийн бодлоор бол тийм хүний тийм одоо ялангуяа Америкийн сургуулиудын хардаг өнцг нь болохоор би бол хэвдээ тэгэж бодож байна. Тухайн одоо 9 суралцагч байгаа хүний бусдаас ялгарах туршлагын ард юм гэж байна. Бусдаас ялгарах туршлага. Тэр нь заавал нэг юу гэдэг чинь сайн сургууль төгссөн байх эсвэл одоо нэг өөр байх гэхээс илүү яг үүндээ энэ бол Монгол хүн болгон өөрсдөө онцлогтой туршлагатай. Энэ бол манай улсын маш том давуу тал. Яагаад гэвэл Монгол оюутан бол одоо зөвхөн бие төдийгүй хинч материалаа сайн бүрдүүлэхэд бол элсэг магадлал тийм хэмжээгээр өндөр. Яагаад гэвэл манайх чинь баг хуунта. Хоёрдугаар нөгөө энэ итгэл хятад олон магадлалтай улстай харьцуулах гэдэг юм л да. Тэд нар шиг тийм хэмжээгээрээ сургуульд орохж ханддаггүй. Тэгэхээр одоо тэр чинь бид нэр угаасаа аль хэзээний онцлог болгочихж байгаа Америкийн хувьд. Тийм учраас Америкийн маш том сургуулиуд, сайн сургуулиудад өөрсдөө хичээгээд ялангуяа тэгээд өөрөө хувийн дээр туршлагаа бас илүү дүгийлгэж өгөөд өгөх юм бол юу нэг боломжтой мэн гэж харсан. Тэгэхээр одоо тэр хувийн дээр онцлог туршлага гэж яг юу юм бэ гэхээр одоо бид нар орон нутагт өсөж тарнаад хүмүүжээ боловсрол эзэмшээд тэгээд байж байгаа тэр бас онцлог. Одоо зүгээр л яриа л да энэ хамгийн энгийн жишээ гэх юм бол тухайлбал би одоо ингээд сургууль руугаа одоо 3 км алхаад би өглөө болгон сургууль руугаа хичээлдээ суудаг. Одоо ч тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэр тэгэхэд одоо Америкуудын өнцгөөс харах юм бол маш том онцлог зүйл мөн. Тэгэхээр тэр онцлог өөртөө туулсан тэр хүний туршлагыг бол зайлшгүй сайн гаргаж өгөх нь сайн сургууль хэлсэн маш чухал. Ер нь бол монголчууд бол Америк сургуулийн шалгаруулалтын комиссийнхны хувьд бол монгол хүүхэд гэдэг нь өөрөө баг эхний шатыг давчиж байгаа л хэрэг юм биш үү те? Хүүхдүүд бол заавал тэрийг мэдээсэй гэж хүсэж байна. Тэр бол яг бүр үнэн. Ер нь бол ингээд саяны таны хэлж байгаа энэ нэг юм одоо хувь хүний өсөлтийн түүх эсвэл одоо ингээд хүнд асуудал дундаас гарч ирсэн эсвэл одоо ингээд тийм чаленжийг даваад энэ сургуульд ирж байгаа нэг чухлаа гэдэг ингээд ийм ер нь тийм хувь хүний юм стори түүх айгуу чухал байдаг ард юм шүү дээ Америкчууд их сургуульд нас тэр юм байна. Тэгэнгүүт тэрийг эсээ болгож буулгана гэдэг маань бас өөрөө юм тусдаа одоо урлаг байгаад тах шиг байна тийм. Тэгэхээр одоо ямар эсээг илүү сайн одоо гэж үзтий одоо бичлэгийн формат нь яаж бичигдсэн байдгийг юу оруулвал зүгээр эдийн эхлэл төгсгөлдөө яах ёстой байдгийг одоо өөрийгөө шууд улаан цагаан магтаад байх ёстой мó эсвэл одоо магтаагүй юм шиг хэрнээ өөрийнхөө тухай явах ёстой юм тэр нэг эсээг бичдэг аргачлал нь ер нь юу гэдэг эсээ одоо жишээлбэл энэ жил юм уу дараа жил ингээд сургуульд эсээ бичих гэж байгаа хүүхдүүдэд хэрвээ одоо зөвлөөч гэвэл юу зөвлөх вэ? За миний яг бодлоор бол нуршсан байх гэсэн эсэ. За бид нар нөгөө онцлог түүхээ ярих юм гээл те. Одоо манай монголчууд тэдэн сарын тэдэн миний би тэр одогтой тэдэн сарын тэдэнд тэгж төрөөд гэж хэлдэг шүү дээ. Тэр бол бас яг Америк хэсгийн шаардлага биш гэж би бодож байна. Америк хэсгээ болохоор нөгөө үндсэндээ юу эхний параграф дээр нь юу хэлж байгаагаа нэгсэндээ шууд дүнэлтэй гэсэн үг манайхаар бол бичээд түүнийг батлсан зүйлээ одоо хойш бичдэг л дээ. За ийм гэсэн үг шүү дээ. Нөгөө уран зохиол бол явж байгаад хамгийн сүүлд учрын тайлагддаг бол одоо сайнсээ бол эхлээд учраа тайлаад
тэгээд доошоогоо нотлох нь байна шүү дээ, тий. За. Яг тийм гэж би бол үнтэй үзэж байна. Мөн нүгшсэн биш, яг товч тодорхой. Тэгсэн мөртлөө бас нөгөөний яриад байгаа онцлог тэр ялгааг сайн гаргаж өгөх шаардлагатай. Тэгээд одоо сайн ялангуяа онлайн орчинд маш их хэсэний тийм сэмплүүд байдаг. Сайн хэсэний үнэхээр. Тэгэхээр тэднийг бас ингээд харьцуулж одоо тэр яг тэрүүгээр бичих гэж байгаа зүйл бол биш. Гэхдээ тэр олон эссений тэр нээлттэй их сурвалжаас тийм үү? Олон эссений тэр бичсэн эссенүүдийг харьцуулж заавал унших хэрэгтэй. Тэгээд би энэ дээрээ юугаараа тэгвэл нөгөө ядаж тэр чинь ямар хуу одоо форматаар бичих гэдэг үндсэн ойлголтоо авчиж байгаа олон эссе унших гэхээр өөрийнхөө мэдээж түүх өөр боловч тэгэхээр тэр бас их чухал гэдгийг бол би хэлэх хүсэж байна. Ингээд эссен дээр бол нэг иймэрхүү юм. Ер нь Солонгос, Америк хоёр бол одоо газар зүүн алслал, хүмүүсийн сэтгэлгээ, сэтгэл зүй шал өөр үндэстнүүд шүү дээ. Түрүүн хэдүүлээ одоо ингээд Солонгосын тухай ярихад бол та Солонгос намуухан, аятайхан тий ойрхон гэдэг энэ тухай ярьсан бол Америкийн ялгаа бол нэлээ их баг тий. Ялангуяа таны одоо сурж исэн сургууль тэр бүс хот мужи тий ер нь юугаараа онцлог байсан бэ? Ямар хүндрэлүүд танд болох гэсэн? Би нөгөө нийслэл хотод нь сурч исэн болохоор яг төрийн байгууллагууд их төвлөрсөн тийм нэг тайван хот байсан. Төрийн байгууллагууд төвлөрсөн гэдэг нь анхны байшингуудаа олон улсын байгууллага, дэлхийн банк, олон улсын валютын сан гэдэг юм уу тийм ээ. Тийм олон байгууллага төвлөрсөн тийм хот байсан л да. Тэгээд хүндрэлүүд гээд гэх юм бол ерөөсөө ямар ч байсан Америкт болохоор нөгөө Солонгосоос бас их ялгаатай байрны түрээс их өндөр байсан. Байр олоход бас тийм амаргүй. Тэгээд бас ерөнхийдөө зөвхөн тэр миний амьдарч исэн анх сургуульд орж исэн нийслэл хотуудыг Вашингтон DC-ээс гадна одоо бүх газар Америк бол ерөнхийдөө илүү өндөр өртөгтэй бас одоо жолооны өмнөх захиалга, бичиг баримт үйлсүүд маш хугацаас шаарддаг тийм нэг хүндрэлүүд бол байсан. Дор хаяж нөгөө банкны картны гэхээр нэг сар орчмын хугацаа бол зүгээр одоо хүлээлтийн байдалтай өнгөрчдөг. Энэ нь болохоор нөгөө тухайн одоо хаяг дээр өөрийгөө амьдарч ирсэн гэдгээ заавал одоо амьдардаг гэдгээ нотолчиж авах удаа ингээд банкны карт дээр нээдэг илүү юм түүхтэй удаан хүлээх зүйл маш их байсан. Солонгос ч болохоор нөгөө эсэргээрээ өдөрт нь баг тухайн үедээ шууд асуудал шийдэгддэг байсан. Тэмтэй харьцуулахад бол маш их хүлээх цаг их байсан. За одоо энэ хэлний асуудал тийм. Одоо за солонгос хэл сурцсан. Тэгээд англи хэлийг яаж сурсан бэ? Тэгээд энэ хоёр хэл хоорондоо хэр ялгаатай? Нэг, хоёр дахь нь хоёр хэл зэрэг одоо хоёр хэлийг өндөр түвшинд одоо их хэллээсээ гадна суралцахад ер нь анхаарах юм юу байд юм бол? Миний хувьд гэх юм бол нөгөө Америк руу явах тухайн нэг бодол байгаа гэсэн гэж ярьсан. Тэр үеэсээ эхлээд ерөнхийдөө Монголд байдаг одоо сайн гэсэн ихний курс болгон зурсан. Тэгээд англи хэлийг сурах надад айгүй хайцангуй хэцүү байсан. Солонгос хэлийг бол хайцангуй хэцүү үйл санагдаж байсан. Яагаад гэвэл нөгөө англи хэлний төвшин тогтоох шалгалтыг өгдөг. Өгөөл тэр чинь бас нэг TOEFL шалгалт чинь $180 орчмын юутай байдаг санагдаж байна бэ. Нөгөө шалгалтанд орох төлбөр нь тэнгууд нөгөө нэг баг сарынхаа цалин ингийн талаар шууд шалгалт өгдөг. Тэгээд нөгөө хүссэн дүнгээ авч тахгүй. Тэгэхээр айгүй юм олон юм хэцүү нөхцөл байдал маш үүс. Миний хувьд гэх юм бол тэгээд нэг сонир сүулдэ бараг за мөнгө олдоод шалгалтаа өгч гэдэг юм уу тийм хүсэл зүйлсэн. Угаасаа нөгөө дүнгээ одоо нэг ахиулж харж иж бид сургууль руу материалаа явуулах ихний бас шаардлагыг хангах. Нөгөө шаардлагуудын нэг нь хангах гэдэг байгаа. Тэгэхээр миний хувьд гэх юм бол англи хэлний шалгалтыг 4-5 удаа өгсөн байдаг. Би 4 удаа өгчснээр санаж байна. Тэгжиж нөгөө хүссэн дүнгээ авч ирсэн гэсэн үг. Одоо сургуульд орох. Тэгээд тэр ялангуяа шалгалтанд орох тусам нэг тийм яг нөгөө цагийн менежмент техникийн сурт юм билээ. Хийх гэхээс илүү тэгээд нөгөө илүү амжилттай дүн авах боломж үүсдэг юм билээ. Тийм болохоор хичнээн нөгөө хэлний курс сураад магадгүй одоо би дагаад одоо ютубер ч юм уу өөр олон юм гой програм юмар би дагаад суралцж байгаа оюутан залуус маш их байгаа. Гэхдээ хэлний нөгөө өөрийнхөө шаардлагатай оноод авч чадсангүй гэж шалтарч бол ерөөсөө болохгүй. Тэр бол илүү нөгөө өгөх тусмаа сайжирдаг. Ерөнхийдөө яг миний анзаарснаар болохоор
шалгалт өгөөд хахад ерөнхийдөө нэг иймэрхүү төрлийн асуулт ирдэг гэдэг тийм бүр баримжаатай болчтой. Тэгэнгүүтээ ямар хуу нөгөө үг ашиглаад ч юм уу ямар нэг тодорхой нэг үг байгаа шүү дээ англи үг. Тэрийг ашиглавал хэдэн оноо авснаа мэдчихнэ. Угаасаа өмнө нь угаасаа шалгалтанд ороод бүтлгүүдсэн юм чинь. Тэр одоо арай нэг өөр нэг одоо нэг гоё үг ашиглах гэдэг шүү дээ. Тэгвэл илүү оноо авч байгаа гэдгээ ч юм мэдчихнэ. Аа. Тэгэхээр арга нь бол ийм байж болох нь шүү дээ, тий. Заавал одоо энэ шиг мөнгө төлөхгүйгээр жишг тестүүдийг их олон бүгэлдэг арга байж болох нь шүү дээ, тий. Жишг тестүүд болохоор ерөнхийдөө одоо бол ялангуяа онлайнаар маш их байгаа. Тэгээд бэлдэж заавал бүглэх шаардлагатай. Тэгээд бас өөрийнхөө нөгөө нэг тухайн тэр оюутан суралцагч онцлогтой таарсан шалгалт өгөх гоё сайн илүү өндөр оноо авах боломжтой гэдгийг бол би онцлог хэлхийг хүсэж байна. Тэр нь юу вэ гэхээр IELTS одоо тооллогоо тий одоо тэрний сайн хамгийн мэдээ. Тэгэхээр зарим хүнд болохоор IELTS дээр илүү өндөр оноо авдаг. Айгуу сайн. За яг ижилхэн одоо тухайн хүний хэлний түвшин бол тодорхой түвшин байгаа шүү дээ. Зарим хүн болохоор TOEFL дээр илүү өндөр оноо авдаг. Тэгэхээр тэр айлын шалгалтын жишг тестийг маш сайн бүглөөд аль илүү өндөр оноо авч байгаагаар ерөнхийдөө сургуультай ирсэн байхдаа ашиглах нь айгүй зөв. За баярлалаа. Тэгээд ямар ч байсан одоо манай Upcast гэдэг бид энэ өмнө нь Maincast байж байгаад бид концептивд өөрчлөгдөөд тэгээд энэ боловсролын сэдвийг оруулж ирээд хүмүүст хэрэгтэй зүйл ярих гэж ингэж оролдож байгаа. Энэний хоёрт одоо яг энэ концептээ өөрчилсөний та хамгийн анхны зочин болж байна. Тэгээд бидэрт энэ цаг зав зарцуулж бидэрт тэ баг цаг гарны турш ярилцлаа. Танд маш их баярлалаа. Намайг өнөөдөр балийн сайхан подкастнда урьж оролцуулсанд маш их баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. Баярлалаа. Подкастын турш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэн